11-р анги үнэлж баршгүй эрдэнэ. Шохо Юан руу бодолд орон харж байснаа. Юах 7-р төвшний сүнслэг шав байсан. Мангасын цөмөг боловсруулсан ч гэлээ 8-р төвшөнд хүрэх ёсгүй байсан. Дээр нь Юах шууд залгичсан сөрөг нөлөө үзүүлээгүй харин ч шууд төвшөө гисэн. Шохо хизээч ийм зүйл харж байгаагүй. Магадгүй миний махадаас олсон юм болов уу гэж Юан хэлв. Юахын махад дээд тэнгэрийн боловсронгуй махад гэж Юан түүнийг мэдэх бах гэж бодон хэлв. Гэвч Шохо түүний хэлхийг сонсоод тийм махад сонсож байгаагүй юм байна. Гэхдээ энэ таны махадаас болсон бол өвшөө цөм олж авч туршиж үзэж болох юм. Юан гинтгэн нөгөө үзэсгэлэнт бүсгүй өгсөн тэмдгийг гаргаж ирээд тэгвэл энийг юу болох эсвэл ямар учиртай болохыг хэлж чадах уу? Шохо тэрхүү хаш тэмдгийг хараад гайхан эртний үе сүнслэг хаш тэгээд ч болоогүй ийм том гэж чангаараа уулгалцснаа. Юах та хаанаас олж авсан юм? Би үүнийг нэгэн үзэсгэлэнт бүсгүйгээс авсан юм. Гэхдээ нэрийг нь мэдэхгүй. Энэ яасан гэж түүний тэнгэр нь орж ирж буй мэт алмаарсан царайг хараад сонирхон асуув. Энэ бол эрт үеийн сүнслэг аш. Мангасын цөмтэй адилхан боловч хол илүү энерги агуулдаг юм. Тэгээд ч болоогүй төлөөн чинээ тансаг ангиллын муу чанартай нь дээд ертөнцөд маш их үнцэнтэй. Учир нь цусны төрлөх шинжийг сэргэх эсвэл шин төрлийн цустай болгож өгдөг юм гэж хэлэнгээ Шохо шүлсээ хүчээр залгаад таны барьж буй эрт үеийн сүнслэг хаш тансаг ангиллаас 3 ангил дээгүүр бас дээд чанарах. Бас энэ алганы хэмжээтэй чулууч бас. Энэхүү эрт үеийн сүнслэг хашин тайван Шохо хүртэл өөрийн ирэхгүй шунлыг нь хөдлөх тийм л үнэтэй эрдэнэ юм. Тэгвэл би энийг залгивал мангасын цөм шиг энергийг авч чадах нэ гэж хэлээд тэр хаш мэлхийн цөм хэр амттай байсныг санан уруулаад олоогоод энийг идчихвэл хэр хүчтэй болох гэж бодов. Тэрийг сонссон Шохо золтой зүрхний шигдээс болчлгүй сандар нь түүний гараас бариад болохгүй. Хэрвээ та үүнийг залгивал хичнээн сайн мах хоцтой байсан ч дэлбэрч үхэн шүү. Сүнслэг эзэн хаанч үүнийг залгих талаар бодож зүрхэлтгүй юм. Түүний таагүй царайг хараад Юан инээд алдснаа. Тайвшир Шохо үүнийг би залгихгүй. Яаж ийм үнэтэй юмыг бас тэр үзэсгэлэнт бүсгүй яагаад надад өгсөн талаар мэдхээсээ өмнө ашиглана гэж ийм үнэтэй зүйлийг хүн зүгээр өгч байна гэхээр их онцгой гаралтай. Магадгүй агуу дэд ертөнцийн болов уу? Шохо Юан түүн рүү хаш тэмдгийг шийтгэж Шохогийн сүнс бараг зайлах нь холдгүй арайхийн барьж аваад Юаха намайг хүчтэй болтол чи хадгалж байсан дээр гэж хэлв. Шохо ийм үнцэнтэй зүйлийг өөртөө байлгаж чадахгүй гэд толгоон сэгсрэв. Юан хөмсөг зангидаад чи биш бол өөрхийн авч явах юм. Би энэ ертөнцид хүчгүй сулдороо ийм зүйлийг өөртөө авч явах нь асуудал үүсгэхээс өөр сайн зүйл авчрахгүй. Өмнө бол зүгээр хайж болох байсан ч одоо бол үн цэнийг нь мэддэг боллоо. Чи миний хэлэх гэснийг ойлгож байгаа зү? Шохо гараа чамтгч натгаад нухацтайгаар Шохо өөрийн Америкч болтгоо үүнийг хамгаална гэж тангаргалж байна. Буруу гэж Юан чангаар хэлэхэд энэ хаш хичнээн үнэтэй байсан ч энэ зүгээр л нэг тэрэгсэл. Хизээч чиний амьтад үзэхгүй. Хэрвээ амиа эсвэл энэ хашаа гэсэн сонголт гарвал амиа сонгоно шүү. Гэхдээ биш. Энэ бол тушаал гэж Юан шийдвэртэй бат зогсох ба түүний нүдэнд Шохогоос үнцэнтэй зүйл үгүй юм. Шохо ойлголоо гэд дурамчхан толгой дохиод хаш тэмдгийг уутанд хийв. Тэр бүсгүй надад энэ тэмдгийг яах гэж өгснийг мэдж чадсангүй. Харамсалтай юм гэж дотроо санаа алдна. Хаанаас өшөө мангасын цөм болох вэ гэж Юан ганц хэлмийг гартаа бариад дахин тулдах гэсэн айстаа асуув. 7-р болон түүнээс дэш төвшний мангасуудаас унах магадaltaй гэж хэлв. Тийм бол юундэ зогссон юм? Явж ан хийцгээе. Шохо Юаныг дагуулж мангасууд дээр авчиж эхлэв. 200 м-ийн зайд дунд төвшний мангас байна. Мангасуудын доод төвшин 1-3, дунд төвшин 4-6, дээд төвшин 7-9 төр төвшнүүд туваагддаг юм. 7-р төвшин биш л цөм унахгүй үстэй. Тийм байтал тийм мангасыг агнаж яах юм? Юаха хичнээн авьяастай бас хүчтэй чадвартай байлаач тэрийг ашиглах туршлахгүй бол дараа нэг нь тооцогддог. Тэрийг бол эсэргүүцэх бодол алга гэж Юан толгой дохив. Тэгээд тэд замдаа таарсан мангасаа агнаж гарав.
12 дугаар анги Тэнгэр газрын хууль. Тоглогч гал улаан, хордсон адуус, ууртай нохой болон кремнаар шатаж буй агууг цэвэрлсэн анхны тоглогчд боллоо. Баяр хүргэе. Тэрхүү мэдэгдэл тэнгэрт гарах зур Йоан ганц хэлмээ барин 4 мөнгөн чоныг завшиж өрхөв. Чоннуудын цогц газраар хөглөрөх боловч Йоан зогсолгүй зүхтэг гэсэн 2 чоныг завчив. Шоохо гудамжны жүжиг үзэж буй мэт алга ташин юу ах маш хурдан сайжирч байна. Яг л ус шингээж буй парламент. Тэр өөрөө бүхнийг ойлгож сул талаа хүчрхэг талаа болгож байна. Хэдхэн цагийн дотор сэлмийн урлаг болон энерги зарцуулалт нэлт сайжирлаа. Гэвч түүний харц харамссан мэт болж хэрвээ юу ах дээд ертөнцид байсан болж бүх мөнгөн чоныг устгачаад Йоан бүх цуглуулсан сүмөө гаргаж ирээд 10 гаруй мангас устгаад байхад дөнгөж 7хон шив гэж дурамчхан аясаар хэлв. 7-г олно гэдэг харин ч олцтой байна гэж Шоохо түүнийг дурамчхан царайг хараад хэлв. Хэрвээ зохицуулж хэрэглүүл бүтэн сар ч хүрнэ. Гэхдээ Йоанхын хувьд сар байтугай 1 минут болохгүй гэж хэлээд Йоан амдаа бүгдийг хэв. Мэдээж тэр үйлдэл нь Шоохог цочирдуулах нь тэр. Дээд тэнгэрийн боловсронгуй махбод идэвчлээ. Мөнгөн чоноос 560 мянган энерги гарган авлаа. Та төвшөө ахихад хангалттай энерги хөрвүүллээ. Та 9-р төвшний сүнслэг шав боллоо. Бүх үзүүл 500-аар нэмэгдлээ. 3,840 мянгаас сая 519,395. Йоанха та гэж Шоохо яг л сүнс харсан мэт түүнийг харна. Чихэр шиг амттай юм аа гэд дуруулаад олоогоод хаш мэлхий шиг их энергитэй байгаагүй ч төвшөө ахичихлаа. Йоанха гэж Шоохо түүнийг дуудах боловч цааш нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Яасан гэж түүн рүү гэмгүүнүүдээр өөрийнхөө ямар гайхалтай чадвартай болохыг мэдэхгүй учраас асуув. Планчт мангасын цөмөөс энерги гарган авахдаа хэр чанартаагаас хамааран тодорхой хязгаартай энерги өөртөө авдаг. Гэхдээ өндөр хүчтэй мангасуудын цөм байсан ч ихтэй 50% үлдсэн байгальд нь буцааж эргэлтэнд ордог. Энэ бол тэнгэр газрын хууль, үүнийг сүрэх боломжгүй. Гэхдээ юу авахын байдлаас харахад таны махбод тэр хуулийг үл тоож тэнгэр газрыг үүсгэж байна. Энэ түүний 8 шигтэй махбод нь түүнийг алмаар болно. Тэнгэр газрын хуулийг сөрнө гинэ гэд өөрийн бодит биеийг бодон бодит амьдрал дээрээ ч бас тийм байсан болч гэж дотроо санаа алдав. Гэнэтхэн Шоохо түүнийг хараад Йоанха бидэнтэй ойр хүмүүс байна. Хүмүүсээ тоглогч эсвэл тоглогч биш дөрөв гэж дотроо бодов. Тэрээр тоглож эхэлснээс хойш Шоохо болон тэр хоёр тулаачаас өөр хүн хараагүй учраа харахыг ихэд хүсэж байлаа. 3 хүн, 2 нь 7 дугаар төвшний сүнслэг шав, нөгөөх нь 8 дугаар төвшөө. Тэд дээд төвшний хилэнт гүрэлтэд тололдож байна. Сонирхол төрчлөө явцгаая гэж Йоан хэлв. 3 насанд хүрсэн залуучууд, 2 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Том гүрвлээс хэдэн метрийн зай зогсно. Тэдний харцнаас айдас бас сандрал мэдрэгдэх ба хувцсан нэвт хөлөрсөн байв. Тэд энэ гүрвэлтэд удаан тулдсан боловч бат бүх хамгаалтыг үл сэтэлж чадна. Новш энэ гүрвлийн хайрс ган шиг бат бүх юм. Номын ах мо бид энерги дуусахаас өмнө эндээс явах хэрэгтэй. Номын дүү Ванг зөв хэллээ. Бид нэгэнт дийлэхгүй учраас оройтхоос өмнө зугтах хэрэгтэй. Хамгийн ахмад нь болох Музов гүрвэл рүү харан уруулаа хазна. Тэрээр бүх чадвараа гүрвэл дээр ашигласан боловч ганц зураас хайрсанд нь гаргаж чадаагүй юм. Гинэтгэн тэрээр үгүй шүү гэж өрлөв. Номын ахаа гэж нөгөө хоёр нь түүн рүү зүрүүд төрхийг хараад хэлв. Та хоёр явж олно. Харин үүнтэй үхэгсэхээ үзнэ. Миний амьдрал энэ мангасын цөмдөр тогтож байгаа гэж хэлээд уруулаад цус гартал хазав. Гэвч тэрээр гүрвэл рүү шийдсэн харцаар хараад би энд үхэн эсвэл бүлгэмдэр очиод үхэн. Нэгэнт л үхэхээс хойш би энэ мөчид бүхнээ гарганд гаргана. Тэгвэл эндээ үх. Би чамаа өрөвдсөндөө л тусалж байсан гэж нөгөө эрэгтэй нь хэлээд зүхтав. Та Рен ахыг оролдоог бол ийм зүйл болохгүй байсан юм гэж хэлчихэд эмхтэй яваад өгөв. Түүнтэй олон жил найзалсан хэдий ч тэдний хинч түүнд амиа гарганд гаргаж туслахыг хүсээгүй юм. Мусов номын охин дүүгийнхаа үгийг сонсоод санаа алдснаа. Чиний зөвөө. Гэхдээ би зүрх сэтгэлтэй үйл тааж чадахгүй. Сонгогдсон нэгнээр оролцсон ч бай гэж хэлчихээ сэлмээ өргөн хүрээдэр. Шоохо чи 3 гэсэн атал яагаад ганц байгаа юм гэж цустайгаа утгалцсан Мусовг хараад асуув.
Бидний ирэхээс өмнө явчихсан юм гэж тайван хэлв. Тэрний талаар юу гэж бодож байна? Тэр ялах уу? Шохо толгоос хэсрээд түүний энерги бараг шавхагдчихсан байна. Тэр энергийн дутагдлаас олж ухаан алдах цаг хугацааны л асуудал. Тэр чамаас гадна таарсан ганц хүн учир ингээд хүлчгэж болохгүй гэж хэлээд Йоан сэлмээ барин үсрээд цус сэлмийн дайралт гөрүүлч мдээгүй байхад дайрсан учир сэлэм түүний зүрхийг сүлбэж ганц дайралтаар устгав. Чи зүгээр үү гэж Йоан амаа ангасан байгаа Мосог хараад асуув. 13 дугаар анги нисэж буй сэлэм бүлгэм. Энэ чин гэж Мосо хилд орж буй хүүхчийг шулганав. Тэрээр хилэнд гүрвлийн хайрсыг цаас шиг сүлбсэн гэж хард сонсож байгаагүй юм. Йоан гинэтхэн газар шоконд орон хөвтөж буй Мосороо гараа сунгаад "За чи яагаад ойлгомжтой байтал үргэлжлүүлээд туллаад байдаг вүлээ?" гэж асуугаад түүнийг татан босгов. Мосо тэрхүү асуултыг сонсоод царай нь барааж ирээд энэ гүрвлийн цөмийг авч чадахгүй бол хөх учраас оролдож байгаа төгсөн дээр гэж гонигтайгаар санаа алдав. Авч чадахгүй бол яагаад хүнэ гэж Йоан сонирхоо асуулаа. Дахин уртаар санаа алдаад Мосо "Учир нь би бүлгэмийнхээ сонгогдсон нэгнийг хилэгнүүлчих гэсэн юм аа. Сонгогдмолоо. Тэр чи юу юм?" Мосо түүн рүү хачаа хараад "Сонгогдсон нэгэн бол дээд тэнгэрээр эзэслэгдсэн нэгэн учраас тэд төрөхтөөл чадварлаг бас авьяаслаг байдаг юм. Тэнгэрээр эзэслэгдсэн гинэ" гэд толгоогоо тохиод "Тэгэхээр ийм хүнийг уурлуулсан байх нэ. Тэгээд чи яачихсан юм? Нүдэн дээр нэцэг ихийг нь хөнөөчихөө юу?" Мосо толгоо хүчтэй сэгсрээд "Үгүй. Би ердөө л номын ихчээ эргүүлсэн юм. Тэр ч бас түүнийг сонирхдаг учраас миний үйлдэл түүнийг уурлуулсан хэрэг. Тэд болцож байгаа юм уу?" "Үгүй. Яандаа" гэд Йоан нүрээ алгадаад "Тэгэхээр чи төрүүлээд сэтгэлээ илчилсэн учраас тэр чамайг алах гээд байгаа юм уу? Чиний тэр номын ах чи ямар гэж ир хүн юм бэ?" Мосо тэр үгэнд нь гайхширч "Гэхдээ тийм зүйлс хаасайгүй болж байдаг." Йоан хилэнд гүрвлийн цогцыг хараад "Чамд энэ хэрэгтэй үстэй" гэж заав. "Тийм ээ. Чи яв." Мосо түүн рүү харан гайхав. Энэ гүрвлийн цөм шавнаар байтугай бүлгмийн наснууд хүртэл нүд унагадаг зүйл хатал анх уулзсан хүнд өгч байна гэж үү? "Үнэхээр үү?" гэд Мосо амандаа бухтнаад "Гэхдээ чи алсан шүү дээ." "Тэгвэл би өөрөө авлаа" гэж цогц руу алхаж эхлэв. Тэрийг Мосо харчгаад сандран "Үгүй надад өгөөч. Нисэж буй сэлэн бүлгмийн Мосо би чамд бүх насаараа өртөө болог. Йоан ах үнэхээр сайн сэтгэлтэй юм аа. Өөр хүн байсан бол өөрөө авчихсан байгаа" гэж Шохо амдаа бухтнаад Мосо Йоанд сүгдэн мөргөж байгааг хараад зогсно. Хэрвээ ачтан тань ямар нэгэн хэрэг болвол Мосо би үг дуугүй биелүүлэх болно гэж Мосо чангаар хэлэх ба нүдний булангаас нь нулимс урсаж харагдана. Ийм байдалд орж үзээгүй Йоан яхаа мэдлэхгүй битгий санаа зов. Хэрвээ хүн амийг нэг муу цөмөр сольгийвэл дуртаяа солих болно. "Баярлаа, үнэхээр их баярлаа." Мосо сөгцсөйвэр "Миний амийг гүрвлээс авраа зогсохгүй надад энэ цөмийг ч бас өгнө гэдэг та миний амийг хормын дотор 2 удаа аварлаа. Миний талархлыг хүлээж аваач. Том ир уйлж байхыг харах эвгүй байна. Алив хурдан бос." Хэдэн хормын дараа Мосо тавширв. "Би нэрийг чи мэдэхгүй юм байна. Йоан гэж дуудаж болно." Тэгвэл нөхөр Йоан "Би бол нисэж буй сэлэн бүлгмийн гадаад шав Мосо" гэд гараа барих гэж гараа сунгав. "Нисэж буй сэлмээ? Ингээд бүлгэм гэж юу вэ?" гэж анх энэ ертөнц дээр ирээд сонсгосон мартсан учраас асуув. Түүний асуултанд Мосо дахин гайхширч орхив. "Йоан хаа бүлгэн бол тулаанчдын бэлтгэл сургалт хийдэг байгууллага" гэж Шохо хариуллаа. "Тэгэхээр өөрөөр бол тулаанчдын сургууль?" Йоан Мосо руу хараад "Мосо бүлгмээ надад үзүүлэхгүй юм уу? Би өмнө бүлгэм ямар байдгийг харж байгаагүй." Тэр үгийг Мосо сонсоод "Тэгэхээр чи үнэхээр тэнмэл тулаанч байх нэ?" гэж амдаа бовтнов. "Тэнмэл тулаанчаа" гэж Йоан Шохогоос асуув. "Би даасан ямар нэгэн бүлгэмд хариалгүй тулаанчд." Ойлголоо. "Гэхдээ яагаад чи тэгтлээ цочирдсан харагдаад байгаа юм?" гэж Мосо руу хараад асуув. Нөхөр Йоан 9-р түвшний сүнслэг шав гэдгийг харж байна. Гэвч энэ хилэнд гүрвлийг 3-р түвшний сүнслэг дайчид хүртэл алах гэж зовдөг хатал чи амархан алчихсан. Тэр юу гэсэн бэ гэвэл
Юу ах ямар нэгэн бүлгмийн дэмжлэггүй хийм хүчтэй байх учиргүй гэсэн гэж Шохо хажуунаас нь орж ирэв. Шохо гайхширсан Мосог хараад юу ах бол онцгой нэгэн. Тэр авьяасгүй хүмүүстэйгээ битгий харьцуул. Юу ахын өмнө тэр сонгогдсон нэгэн чинь юу ч биш. Чи намайг үнэхээр хичээж байна. Гэд Юан нүүр баг зэрэг улаасан байдалтай шивнэж хэлв. Үгүй ээ. Энэ хэдий өнгөрөө сонсогдож байгаа ч нөхөр Юан эргэлзээгүй гоц авьяастан гэж Мосов нухацтай хэлээд харин бүлгмийн тал дээр настангаас зөвшөөрөл авч иж олноо. Тийм үү? Тэгвэл юу үлээсэн юм гэж Юан баярлан хэлв. Юан бодит амьдрал дээр өөрийн биенээс болоод сургуульд явж чадаагүй учраас тэсэн ядаж байв. Тэр үлээгээрээ эхлээд мангасын цөмийг авах юм байна гэж яаран хэлв. 14-р анги. Мянган сэлмийн тойрог. Цус сэлмийн дайралт. Улаан туяа ойд гарч 3 м өндөр сармагчны толгойг цавчив. Та цус сэлмийн дайралтын талаарх ойлголт шин төвшөнд хүрлээ. Цус сэлмийн дайралт мэрэгсэн төвшин 1-2 болж эхлэв. Цус сэлмийн дайралт. Ангилал, газар, мэрэгсэн төвшин 2. Танилцуулга 90,000 энерги болон сэлэмтэй үед идэвчин. Цуст бүлгмээс гаралтай техник. Юан мэрэгсэн төвшин ахих тусам энерги үрэлт 100 дахин ихсэж байгааг хараад тэрээр шоконд оров. Тэнгэрийг хуваах сэлмийн дайралт тэгвэл 2 дугаар төвшин болоход 1 сая энерги шаардлагатай болох юм шүү. Нөхөр Юанч үнэхээр ойлгоход бэрх хүн юм гэж Мосов түүнийг хэрхэн дээд төвшний мангасуудыг нэг дайрал дээр устгаж байгааг хараад зочирдон хэлв. Тэд бүлгэн рүү явах замд таарсан бүх мангасыг Юан агнаж овоо хідэн цөм цуглуулсан юм. 11 шив гэж Юан замдаа олсон цөмөө тоолоод хэлв. Тэрийг харсан Мосов үнэн голоосоо чичирдэн түүнийг золтоол явдаг дуудлага худалдааны газар гэж бодчихсонгүй. Ямар их мангасын цөм бэ гэж Мосов чангаар уулгаалтав. Мангасын цөм бүх төвшний тулаанчийн хүсэмж зүйл бөгөөд тэдний хүчийг зузаатгахад том үүрэг гүйцэтгэдэг юм. Бас зөвхөн дээд төвшний мангасуудаас л унах магадaltaй учир их ховор зүйл юм. Гэвч түүний нүдэн дээр нэг хүний гарт 10 гаруй байх нь түүний нүдийг орой дээр нь гаргах нь тэр. Энийг их гэж байгаа юм уу? Би энийг идчихвэл над юу ч болохгүй гэж Юан санаа алдав. Юу? Мосов түүний хэлсэн үгийн утгыг ойлгоогүй боловч муу совин татсан утсаар асуулгүй өнгөрөв. Бид олон дээд төвшний мангасуудтай таарлаа. Үгүй гэж юу? Энэ 6 дахь нь боллоо гэж Мосов газар толгойн тасарсан цогцыг хараад хэлв. Чи толгойг нь тасдах дуртай юм аа? Ингэс нь илүү үр дүнтэй болохоор тэр гэд Юан инээгээд энд цөм алга. Үр дүнтэй гинэ? Мосов дотроо түүнийг сонгогдсон нэгэнтэй харьцуулна. Тэд ингэж зөрөгтэй шуудхан хэлж чадна гэж юу? Тэд ийм төвшний мангасуудыг амархан гихчин цавчиж чадна гэж юу? Мэдээж үгүй. Гинэт түүний толгойд нэг бодол орж ирэв. Хэрвээ тэр тэнмэл тулаанчин бол түүнийг бүлэгтээ оруулж болох юм байна. Хэрв нисэж буй сэлэн бүлгэм түүнд чиг гоц нэгнийг бүлгэмдээ эсэлвэл баярлаа зогсохгүй бүр бүлгмийн эзний залгамжлагч болох бах. Нөхөр Юан бүлгэм дийлсэх талаар бодож байсан уу гэж тэрээр асуухаар шийдэв. Юан хэсэг бодсноо толгоос хэсэрч би саяхны хүртэл бүлгэм гэж байсныг мэдээгүй учраас бодож байгаагүй. Тэгвэл манай нисэж буй сэлэн бүлгэм дийлсэхгүйз бүлгэм чамааг гараа тасан авах болно. Юан бодох зур Шохо амны ихэр шийдэж Юан хаа таныг бүлгэмд орох шаардлага байхгүй. Энэ таны хөгжлийг л удаашруулна. Та Шохотой хамт тэнмэл тулаанч байхад илүү хурдан хүчрэх болно гэдэгт итгэлтэй байна. Мосо түүний үгэнд аман ангаах шиг болов. Учир нь охин замын турш чимээгүй байсан учраас түүнд нэг анхаарал хандуулаагүй учраас тэдний ямар харилцааг мэдээгүй юм. Хэрвээ би бүлгэмд нэгдвэл зөвхөн хөгжилтөх гэж л орно гэж Юан хэлээд гэхдээ одоогоор эртдэх учир чиний саналаас татгалзаж байна. Тийм үү? Мосо тэргүй хариултанд урам нь хугарсан ч цаашдаа илсүүлэх боломжтой юм байна гэж найдвартай. Тэгвэл бүлгэм дийлсэх болвол манай нисэж буй сэлэн бүлгэм дээрээ санаж явнаа. Хэдэн цаг алхасны эцэст өндөр улаар хүрээлэгдсэн бэлд ирэв. Энэ нисэж буй сэлэм үү? Гэж Юан мянган сэлэм яг л дээвэр мэт агаарт төвж байхыг хараад сэтгэлэн татагдан асуув. Энэ бол мянган сэлмийн тойрог гэд энэ Тэнгэрлэг английн тулааны тойрог. Идэвхтсэн бол
бороо мэт нэгэн зэрэг дайрна. Сүүлд 100 гаруй жилийн өмнө л идэвхжсэн гэж Мосо түнд гүн сэтгэлд үлдээх гэж хэлв. Мосогийн үг болон түүний харж буй зүйлс ийм зүйл харж үзээгүй хүнд үнэхээр гүн сэтгэлд үлдээв. Харин Шохо нүдний булангаараа харсан болоод өнгөрөв. Би эргэн тойрныг үзүүлэх зочны зөвшөөрөл аваад ирье. Гэж толгой дохиод гадна хүлээв. Овьяслыг тэнмэл тулаанч гисэн үү гэж тансаг сандал дээр нэгэн өвгөн сунга асуув. Тимээ жанг настаа. Хилэнд гүрвлийн ган мэт хатуу хайрсыг ганц үлбэдэл нэвтэлсэн гэж Мосо харсан бүхнээ өвгөнтэй хуваалцав. Энэ өвгөн бол нисэж буй сэлэн бүлгмийн настан ба зохицуулагч юм. Хэрв чиний магтаад байгаа шиг тийм л авьяастай юм бол би өөрөө очиж харъя гэж хэлээд хаалга руу алхаад юугаар харсан юм явцгаая. За. Мосо жанг настанг Йон хүлээж буй учир тэр газар руу дагуулж чив. Нөхөр Йон хүлээсэнд баярлаа. Эсдгээр төвчний сүнслэг шав. Чи хиттэй вэ залуу хүмүн гэж жанг настаа асуув. Мосо утаж цоолтой тэнмэл тулаанч ихэд ажгүй шүү гэд хүлээн зөвшөөрсөн маягта толгой дөхөв. Та чинь энэ бол жанг настаа. Тэр гадаад шив нарыг зохицуулдаг юм гэж Мосо түнтэйг танилцуулав. Ойлголоо таатай байна жанг настаа. Жанг настан зөөлнөр сахлаа хэлээд би шуудхан хэлье. Чи манай бүлгэмд илсмээр байна уу? Бүлгэм шав нартаа үлэмж их шан харамж өгч тэдний хүчрхэг болгоход нь тусалдаг юм. Хэрвээ чи бүлгэмд илсвэл илүү хурдан төвшөө ахиж цаашдаа дотоод шавч болж болно. Дотоод шив гинэ гэж Юан сонирхов. Чи Жанг настан хөмсгөө зангитан Мосороо харав. Жанг настаа тэр байна. Нөхөр Юан өдийг хүртэл бүлгэмгийн мдээгүй байсан учраас манай бүлгмийг харах гэсэн юм гэж Мосо хачин инээгээ тайлбарлав. Юу байж болно гэж үү? Гэж Жанг настан түүний үгэнд эргэлзэж молгоо нэгэнч түүнээс дээр шалтак тоочно гэж бодно. Жанг настан Юан руу хараад санаа алдан. Чиний нөхцөл байдал надад хамаагүй. Тэгээд яах юм? Чамайг хүсвэл шуудхан гадаад шив болгож болно. Мосо боломжийг ашиглаж нөхөр Юан та их азтай байна. Ингийн үед бол эхлээд шалгалт өгчөөж илсдэг юм. Гэвч Жанг настай эрх мэдэлтэй очроо олон юм шаарддаггүй илсүүлэх гэж байна. Энэ бусдын хүсдэг ганц тохиох боломж шүү гэж догтлон хэлв. Юан хэсэг чимээг болов. Гэвч тэрхүү сайхан саналыг үл тоон таны өгөөмөр санал талархаж байгаач татгалзах болох нь дээ. Яагаад гэж Мосо уулга алтав. Яагаад ийм боломжийг зүгээр өнгөрүүлдэг байна? Өмнө хэлсэнчлэн би ямар нэгэн бүлгэмд ороход бэлэн биш байна. Бас би хин нэг хүлээж байгаа учраас түүнээс бодлыг нь сонсох хүртлээр иймэрхүү шийдвэр гаргаж чадахгүй. Шохо тэр үгийг сонсчоод хин юм бол гэж бодолд автна. За яах вэ гэж нүдэн аниг хэлээд энэ чиний шийдвэр юм бол болог. Гэхдээ дараа над дээр дахин бүү ирээрээ. Мосо санаа алдна. Түүний бүх зүтгэл хормын зураггүй болов. Магад Жанг настан Юан дотоод шавнараас илүү гих тэр үгэнд итгээгүй учраас түүнтэй тэгтлээ зурлахыг хүсээгүй байх. Нөгөө танаа бүлгмийг гүйцэх тухайд гэж Юан залжин царай гарган асуув. Мосо Жанг настан нүдний булангаараа харан түүний хариултыг хүлээв. Жанг настан бухимдангуй түүний юу алдсныг үзүүл гэж хэлчихэд яваад өгөв. Юан хэлэх үгүй болов. Түүний татгалцсан Жанг настан бухимдуулсан бололтой. Мосо дахин санаа алдан уучлалт хүссэн царайгаар нөхөр Юан энэ талаар санаа зовлтгүй. Анхнаасаа миний буруу байсан юм. Хэрвээ би чамайг Жанг насны өмнө тэгж их магтаагүй бол ийм зүйл болохгүй байсан юм. Юан толгоос хэсрээд би зүгээрээ тэр зүгээр л ааштай өгөн байна. Ааштай өгөө. Нөхөр Юан түүний өмнө тэгж хэлж болохгүй шүү. Үгүй бол тэр чамайг алчхна гэж Мосо эмээсэн төрх гаргаад Жанг настан сонссон эсхийг шалган харав. Түүнийг явсныг мэдээд нэг юм санаа намар. Тэр талаар мартаад хурдхан дотгошоо орж харцгаая гэж Юан түүнийг яаруулав. Мосо инээгээд мэдлээ. Навыг дагааяв гэж хэлээд тэр хоёрыг дагуулж явв. Хөөх тэд бүгд сэлэмтэй юм байна гэж Юан догтлон хэлв. Энэ газар түүний нүдэнд сонирхолтой харагдаж байлаа.